яриа хүн хамгийн сайн харилцаа үүсгэдэг хүн гэж боддог байхгүй хүмүүс. Тэгтээ яг эсрэг ярьж штэ. Хамгийн сайн сонсдог, хамгийн бага ярьдаг хүн болвол хамгийн сайн коммуникатор хүн гэдэг байхгүй. Би нэг тооцоод үзсэн чинь сүүлийн 5 жил орчим яг бизнесийн ертөнцид байсан байлээ. Тэгээ 3 жил нь яг онлайнаар ажилласан. Тэгээ сүүлийн 1 жил гэх юм бол яг 100%-аар бүр 100% онлайнаар Европоос Монголд одоо ажиллаа амжуулаад тэгээд явсан байна. Тэгээд өнөөдөр бичлэг би та бүхэнд юу үзүүлэх гээд байгаа вэ гэхээр энэ нэг 3 жил онлайнаар ажиллаж байгаа жил одоо Европоос Монгол руу ажиллаж байгаа туршлага дээр үндэслээд яавал одоо дундаж хүн те одко гэдэг одоо би бол яг дундаж хүн бохгүй яг сайхан дундаж хүн бага амар англи хэлмэлтэй байгаагүй өөрхөө бор зүрхээрээ сурсан те яг ямар ч ур чадваргүй байж байгаа хөвжүүлсэн яг дундаж хүн бохгүй. Тэгээ ерөөхдөө дундаж хүн яг юу хийвэл яавал онлайнаар яг орлого олж болдсон бэ гэж би хувийн туршлага дээрээс үндэслээд нэг 3 юмны дүнэлтэнд хүрсэн. Тэгээ миний хувьд гэх юм бол яг энэ 3 зүйлийг ойлгоогоос л айгүй их цаг алдсан амар шаардлагагүй гэмээр юмнуудад их цаг өгсөн. Тэрэн дээр чи цаг энергитэй өчнөө юмар ингээд хүн хохирж үлддэг байхгүй. Тэгэхээр миний лав туршлага дээр энэ 3 зүйлийг та ямар нэгэн байдлаар ойлголтуудыг авцсан байхад ямар ч гэсэн газардахгүй онлайнаар орлогоо олоод нэг юм одоо нэг юм 90 цент хүрнэ гэдэг шиг хүн ингээд явдаг юм байлээ гэдэг дүнсэн байхгүй. Тэгээд энэ бичлэгээр ерөөхдөө би яг энэ ойлголтуудыг тайлбарлахын яриад яг тэр ойлголтыг илүү гүнзгий судлахад шаардлагатай ном, тэгээд янз бүрийн подкаст, бас илүү янз бүрийн одоо юм концепцуудыг өөрийнхөө зүгээр нэг дуртай юмудаас хуваалцаж өгч байгаа. Тэгээд та бүхэнд бас хэрэг болох гэж бодож байна. Уул нь би зарим номнууд бүр хүнд ч хуваалцах дурггүй хайртай. Гэхдээ зүгээр яг өгч дээ манайхан тэгэл уншхан цөөхөн байд юм чи тэгэл. Яа, тэгээ юмс бичлэг орцгоё. Эхэлцгээе. За, эхний концепт юу гэдэг вөхлөөрэ бид бүгдийн бүр би бол өлег боллоо сонссон ойлголт буюу mindset буюу хувь хүний хөгжил гэдэг юм. Яагаад амар чухал гэдэг юм гэхээр дөнгөж хүн эхэлж байгаа үе дээр байна шүү дээ, тэ. Хинч байхгүй үед таны бизнес гэдэг юм, таны онлайн орлого гэдэг юм чинь та өөрөө байдаг хөөх. Тэгэхээр бизнес нь хөгжинө, орлого нь хөгжинө гэдэг маань та хувь хүнээ хөгжүүлж байгаагийн нэр багхгүй. Алекс Ромосын хэлсэн аюу гоё үг. Тэр ямар үг ингэдэг чамд ерөөсөө бизнесийн асуудал байхгүй харин хувь хүний асуудал байгаа гэж үгээс аахгүй. Үг л дээ. Яг тэрнтэй адилхан та залхуурах юм бол бизнес ч зогсдог. Та залхуурах юм бол шин санаа одоо олж чадахгүй, өөрийгөө мотивацжуулж чадахгүй, эсвэл сахилах баттай байж чадахгүй бизнес чинь зогсно, бизнес чинь намбуур нь орлох чинь буурна. Тэгэхээр ерөөхдөө одоо ингээд хүн нэг юм за нэг 50000, 6000, 100000 доллар хүртэл ч юм уу те дөнгөж эхлээ явж байгаа хүнд бол ерөөсөө өөрөө тэр хүн өөрөө бизнес. Тэгэхээр тэр байшингаар бид харах юм бол тэр байшингийн үндсэн том суурь фундаментал гэдэг юм нь тэр хувь хүний хөгжил гэдэг юм байгаа байхгүй. Ерөөсөө тэр Instagram followers биш эсвэл тэр яг чадж байгаа ур чадвар гэхээс илүүтэйгээр тухайн хүний үндсэн хувь хүний хөгжил одоо self development гэдэг юм mindset гэдэг сэтгэлгээ гэдэг зүйл чинь айгүй чухал юм бэл. Тэгэхгүй одоо чинь батны хамгийн сонирхолтой нь юу ч хийсэн зөө. Та бүр ингээд ямар ч бизнес хийсэн өдөр болгоно ямар нэгэн байдлаар байж болохгүй зүйл асуудал гарч ирдэг юм байна лээ. Ингээд одоо би ингээл анх дөнгөж эхэлж байхад 18 19 дэх юм байхад ингээл ах нар те. Одоо манай томож ингээд батжаах махч юм ингээл яг бизнес хийж байгаа мундаг ахнарын подкаст сонсонгууд ингээл битүү асуудал гардаг. За тийм ээ ингээд боддог үсэрний яг тэр бодит одоо тэр асуудалтай тулгараад хариуцлага нуруунд дээр чи ирээд ч юм ингээд ирэхлээр хүн ингээд яг тэр үед яг тэр одоо тэр сурсан тэр майндсет одоо тэр эсрэг бос хэмжээ хэрэг болдго юм бэл. Тэгэхээр ингээд яг зүгээр ном уншаал ингээд подкаст содол став чухал юм гэж бодоод идэг гэрнэ. Яг хүн орлого олоод ч юм уу те e-com хийгээд одоо ч магадгүй та e-com хийдэг байлаа гэж бодоход хүнд ингээд бараа зарцсан байдаг. Тэгсэн чинь хэрэглэгч чинь гомдол гаргуул яах вэ? Тэр бол бас айгүй муухай мэднэ. Эсвэл хин нэгэн одоо та бараа зарцсан байдаг. Тэрийгэ мөнгө буцаая гэвэл яах вэ гэх юм уу те. Яг тэр нэг юм гэдэг үг сонсохос айгүй муухай байдаг байхгүй. Гэхдээ гих мэдчлэн эдгээр зүйлүүдийг яаж зөвөр нь харах уу? Яаж альва зүйлийг зөвөр нь хаддаг тэр майндсетийг суулгах уу? Яаж одоо тэр цахилгаан баттай болох уу? Юмыг эргээр хардаг тэр positive mindset-ийг суулгах уу гэдэг. Яг энэ нөгөө нэг энэ mindset гэж ингээ одоо янз бүрийн комедиан хүмүүс нэг ингээл нэг юм joke болгож яриад байгаа юм л та. Би ч өөрөө joke болгож ярьдаг. Mindset гэдэг. Гэхдээ энийг юус орхигдож болохгүй юм болоо. Яг сэтгэлгээ гэдэг зүйл чи ерөөсөө бүх юм байгаа даа. Хамгийн сонирхолтой нь ерөөсөө бас ийм үг гэдэг нь шүү дээ. Та номыг ерөөсөө уншдаггүй. Та номноос өөрийнхөө ухамсарын төвшинг уншдаг гэж. Яг тэрнтэй адилхан ерөөсөө таны ухамсарын төвшин буюу conscious таны хувь хүний хөгжил сэтгэлгээ гэдэг юм чи хэд сайжрахын хэрээр таны бизнесийг харах өнцөг, боломжийг олж нээх өнцөг, асуудлыг яаж зөвөр нь харах өнцөг, тэг гих мэтчлэн бүх юм чинь дагаад өсөж байгаа юм аа. Тэгэхээр ерөөсөө бизнесээ сайжруулна гэдэг маань хувь хүнээ нэгсэндээ сайжруулахын нэр гэж ойлгож болно. За тэг яг энэ дээр өөр зүгээр ингээд дахиад жоохон гүнзгий орох юм бол хувь хүний хөгжил гэж байж байгаа шүү дээ. Хувь хүний хөгжлөөс нь дахиад дотгошоо суурь нь юу юм гингүүч ерөөсөө өөрийгөө таньж мэдэх гэдэг ойлголт тавьчихдаг ерөөс. Self awareness буюу өөрийгөө таньж мэдэх. Би одоо миний байгалийн өгөгдөл юу юм бэ гэж. Одоо чинь бидний 10 жилд бас нэг юм
10 жил юм их сургуулийн боловсролын систем нэг жоо дутуу байсан нэг өнцөг юу гэхээр бид нар нэг өөрийгөө таньж хангалттай мдээгүй байжгаад зөв нийгмийн хэрэгцээ шаардлаганд тохируулаад мянган инженерийн хөтөлбөр хийдэг чинь нийгэмд эмч хэрэгтэй байна гэдэг ч юм ингээ нэг юм нийгмийн хин нэгний хэрэгцээ манай удам юм байсан гэдэг ч юм уу те эсвэл манай одоо жишээ нь энэ зүйтэй мөнгө амар болж байгаа гэдэг ч юм уу нэг юмд яг дотоод өөрийнхөө тэр нэг юм одоо хүсэл зорилго байгалийн өгөгдөлтөөс уялдуулахгүйгээр нийгмийн хэрэгцээ гэр бүлийн хэрэгцээ те тренд гэдэг юмтай уяад сонголт хийчихлээр хүн өөрийнхөө давуу талтай өөрийнхөө дотоод хүнтэй уялдаагүй айгу олон алдаа гаргадаг юм бэл. Одоо чинь миний хувьд би хувийнхаа зүг амар гүнд одоо юм хар толбыг хуваалцахад би e-com жишээ тухайж e-com биш бараа зарах гэж оролдож байсан. Бараа зарах гэж оролдоод ерөөхдөө болвол бүтлгүүтээд ягаад тэгэхээр асар их бараа Оросоос татаж оруулж ирээд тэгээд бүтлгүүтээд би барааныхаа тооцоо мууцаа дээр амар алдаад нийт 20 гаруй сая төгрөг өрөнд орж ирсэн. Тэгээд тэр бол надад хамгийн хэцүү байсан. Ягаад тэгэхээр би ерөөсөө тийм нарийн тоо деталн дээр ажиллаж чаддаг хүн биш байсан байгаа байхгүй. Гэтэ би зүгээр л халаад ингээл орцсон. Тэгээд тэр над миний хувь хүн миний байгалийн өгөгдөлт үнэхээр таараагүй би бүр тэрийг хийж байгаа бүр every second бүр хийж байгаа бүх секундээ hate хийжсэн. Тэгэл яасан үр дүн ойлгомжтой. I failed гэдэг байхгүй. Тэгээд эндээсээ одоо тэр бүтлгүүтлийн хараас recover хийх гэж амар бүр хугацаа зовж байгаа байхгүй. Тэгэхээр хувь хүний өгөгдлийн суурь нь юу юм гэхээр self awareness буюу хүн өөрийгөө таньж мэдэх гэдэг юм болчтой. Яг миний байгалийн өгөгдөл юу юм гэдэг. Та энэ байгалийн өгөгдөл өөрийгөө таньж мэдэх хинэ тэрэг яг одоо миний байгалийн өгөгдөл юм би ямар бизнес хийвэл тохирох юм ч юм уу те тэднийгээ мэдхийг хүсч ивэл би энэ description линк оруулж байгаа болохоор миний бичсэн e-book байгаа. Ерөнхийдөө бол яаж онлайнаар орлого олох уу, яаж эхлэх үү, юу юун дээр анхаарах уу, яаж одоо чинь байгалийн өгөгдөл мөгөлгөө бүх тэр анхан шатны basic шийдүүд байгаа. Тэгээд тэрэн дээр ороод ямар ч агуулгуудыг уншиж байгаа. Тэгээд үзэж болно. Тэгээд ямар ч би линкийг оруулчих. За ийм болохоор mindset гэдэг зүйл, сэтгэлгээ гэдэг зүйл айгүй чухал байгаа маа. Тэгэхээр хувь хүний хөгжил гэдэг юм чи өөрөө бизнес одоо чинь таны олж байгаа орлого чинь таны хувь хүний хөгжилтэй хамт яваад байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө бизнесийнхээ орлого амжилт одоо жишээ те юмнуудыг сайжруулмаар бол хувь хүний хөгжүүлэх хэрэгтэй болчих. Яалтчих одоо оюун санаагаа те. За хоёр дахь миний ойлгосон айгүй чухал гэж бодсон зүйл юу байсан бэ гэхээр яг хүний одоо сэтгэл зүй, сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг судлах хэрэгтэй юм байна. Яг тэгэхээр нэгдүгürt бизнес хийн гэдэг нь онлайнаар орлого олно гэдэг нь шууд угаасаа л эцсийн дүндээ мөнгөний солилцоо явагдаж байгаа шүү дээ. Одоо магадгүй би энэ чихвчийг зарж гин, та чихвч авмаар байна. Хоёулаа солилцъё л доо гэдэг процесс шүү дээ. Тэгэхээр яагаад хүн худалдаа авалт хийдгийг, яахаар хүн одоо ч худалдаа авдаг юм гэдэг ч юм уу те. Ямар одоо жишээ нь хүн ер нь яагаад логикоор худалдаа авдаг юм одоо ямар логикийн ямар төвшингүүд байдیں, сэтгэл хөдлөлийн ямар төвшингүүд байдیں. Хүн одоо жишээ нь хамгийн энгийн жишээ гэж хэлэхэд ийм байдаг байхгүй. Та Daniel Kahneman гэдэг нэг түргэн бодоход тунгаан бодоход түргэн шийдэхүүгээд ном байдаг шүү дээ. Тэр номны зохиолч айгүй мундаг бас тийм хүн байдیں. Тэр хүний гаргаж ирсэн нэг ойлголт жишээ нь хүн ямар нэгэн юмыг авах хүслээс илүү чинь алдах айц нь илүү хүнийг илүү хөдөлгдөг гэж байгаа юм. Одоо магадгүй та жишээ нь бүр дээр үеийн бид нар хүнээ бодох юм бол тэн нэг юм алимны мод байлаа гэж үү. Тэгээ би алим авах алхаа явжсэн чи хажууд нэг юм амар том могоо байл л да, кобра могоо. Тэгээд та тэр алимыг авч идэх гэдэг тэр имийг авах гэдэг хүслээс илүү могоонд алуулчих үү гэдэг айц нь хүчтэй учраас таашааш явахгүй шүү дээ. Тэгэхээр одоо гих мэтчлэн иймэрхүү сэтгэл хөдлөлүүдийг бид нар амар ойлгох хэрэгтэй болчих. Тэгэхээр хүний айдас нь хүний авах хүслээс илүү хүчтэй байд юм байна. Тэгвэл яагаад ийм учраас одоо том компаниуд манд айдсан дээр тулгуурлаж үйлдэл хийдэг юм байна. Одоо корона вирус те одоо нэрийг хэлж болдгоо гэсэн шүү дээ. Нөгөө манай вирус R9 вирусыг хүмүүсийг ард иргэдийг айлгаж ингэдэг юм байна. Хэмэтчлэн хэрэв ингээд бид нар хүний сэтгэл зүй яаж ажилтیں۔ Яахаар ингэдэг хэмэтчлэн номнуудыг уншаад ойлгоод ирэх юм бол улс төрийн хийж байгаа арга, пропаганда, бизнесийн борлуулалт их аргууд те хувь хүмүүний хоорондын ингээ харилцаануудыг ингээ бүр ойлгож эхэлдэг байхгүй. Энэ нь танд чамд хүч өгнө. Нийгмийн харилцаан дээр, найзууд дээр харилцахад бизнес дээр яг бодит хүч өгж байгаа байхгүй. Тэгээ үүнээс нь одоо жишээ нь амар сонирхолтой хүний хүртэл харилцаа гэж болж байгаа байхгүй. Одоо жишээ нь хамгийн сайн одоо communicator буюу хүнд харилцаа үүсгэдэг хүн бол хамгийн сайн сонсогч гэж үг өгдөө шүү дээ те. Яг тэр байлаа. Одоо чинь хүн өөр ингэж боддог байхгүй. Яриа хүн хамгийн сайн харилцаа үүсгэдэг хүн гэж боддог байхгүй хүмүүс. Тэгэхдээ яг эсрэг гэж шүү дээ. Хамгийн сайн сонсдог, хамгийн бага ярьдаг хүн болвол хамгийн сайн communicator хүн байдаг байхгүй. Одоо шин би яг Европт би өөрийнхөө зөв жижигхэн туршлагыг хуваалцсан. Ингээд мэдэрч байгаа юм хуваалцахад манайхаа би одоо яг Европ залуучуудтай ингээд аль болох network хийхийг оролдож байгаа зү. Одоо ингээд тэр хүмүүстэй чи би ингээд харилцаа үүсгэж шинэ юм сурмаар би юм сурах гэдэг юм нөхгүй. Тэгээ би юу ажилласан гэсэн чи ингээд би нэг хэдэн залуучуудтай хамт hang out хийгээд гадуур. Тэгээ гараа явж байгаад ингээд
дараа нь бид ингээ ярил дуусны дараа нь хэлсэн байхгүй. Bro чи миний уулзсан хамгийн ийм одоо genuine хүн гэж ийм хичээхгүй өөрийнхөө хүн мэн гэсэн байхгүй. Тэгээ би илдэг бос юм хийсэн мөхөл үгүй би зүгээр л ярихын сонссон. Би зүгээр сурсан. Чи энийг юу гэж бодож байна? Вау, наа чи систем мундаг юм аа гэдэг. Би зүгээр л харилцаа ингээл яриулаад зогсох. Тэгсэн чинь би амар чин сэтгэлээсээ би амар сайн одоо сонсогч сайн communicator хүн болцсон байхгүй. Тэгээ тэр хүнд би амар сэтгэл үлдээсэн. Бро, хоёлаа энд hangout хийх чинь чи явах уу гэж явах гэнэ. Тэг хэмэтчлэн хүний сэтгэл зүйг судлах нь ийм танд аваад талгаж байгаа байхгүй. А тэгэхгүй би магадгүй энэ ойлголт байгаагүй би өөрөө ярих гад, би өөрийгөө батлах гад, би мундаг гэдгийг харуулах гад хичээгээд байсан бол right тийм болох байсан гэсэн. Ийм учраас хүний сэтгэл зүй гэдэг зүйл одоо хүний сэтгэл зүг энэ сэтгэл хөдлөл гэдэг юмыг сурах хэрэгтэй болчихж байгаа. Одоо чинь эрх мэдлийн 48 хууль байна уу? Эсвэл одоо psychology of money байна уу? Эсвэл art of persuasion гэдэг ном байгаа. Саяны одоо чинь хүн хоорондын харилцаанд ном багч байгаа бол нөгөө нэг have to win over нөгөө нэг Dale Carnegie би доор зүгээр энэ дээр ингээд нөгөө энэ зураг мөр оруулчих за. Ингээд зургуудыг ингээд та эндээс ингээд сонирхоод үзээрэй. Монголоор, англиар те иймэрхүү номнуудыг бас авч уншиж болно. Тэгэхээр эднэрийг ерөөхдөө бас уншаарай гэж зөвлөмөр байна. За тэгэд үүнээс гадна зүгээр юм одоо concept буюу хугтгуун гэж байна. Ямар хугтгуун жишээ байд юм бэ гэхээр buyer psychology буюу худалдаа авч сэтгэл зүй гэж юу юм гэдэг ойлголтыг судалж үзэх хэрэгтэй. Loss aversion буюу хүн яагаад алдах үед айгүй хүчтэй айлтгин гэдгийг судлах хэрэгтэй. Мөн дээрэс нь emotional brain ба logical brain бодож чинь сэтгэл хөдлөлийн тархи болон логик тархи хоёрыг судлах хэрэгтэй. Мөн үүн дээр нэмэгдээд Масловын хэрэгцээний онол буюу хүний одоо чинь хэрэгцээний онол гэдэг зүйлийг судлах хэрэгтэй. Яг тэгэхээр бид нар хэрэгцээний онол буюу одоо чинь орох оронгүй идэх хоолгүй уух ундгүй хүнд магадгүй би Rolex зарах гэдэг нь утгагүй байхгүй. Эсвэл би team хүнд би brand new AirPods эсвэл би янз бүрийн iPhone зарах гэдэг нь утгагүй байхгүй. Тэгэхээр Масловын хэрэгцээний онол гэдэг юм судлах хэрэгтэй. Гэх мэтчлэн зөвхөн концепцэд өгж байгаа. Асар их юм байна. Зөв би зүгээр жоохон өгж байгаа шүү. Яванда ингээд дараа имжлүүдээр ингээд илүү их юм өгөх байх. Тэгэхээр энэ удаагийн имжлэлээр ингэж байгаа гэсэн. За 3 дугаарт миний аягүй чухал гэж бодсон үнцэг юу гэхээр бизнесийн нэг юм basic understanding, нэг юм суур ойлголт. Одоо жишээ нь хүмүүс яах гэдэг үг гэхээр нөгөө нэг бизнесийг сурна гэхлээр заавал одоо бизнесийн удирдлага administration of MBA гэдэг шүү дээ. Master Administration of Business бизнесийн удирдлага ч юм уу эсвэл борлуулалт маркетинг гэдэг их сургууль сурах гэдэг байхгүй. Well тэгээд тэр хүмүүс сурмаар байвал окей сурч болно. Би тэр хүмүүсээс юуснаа юу ч хэлэхгүй. Хамгийн гол нь яг бодитоор сурмаар байх юм бол үндсэн одоо тэр бизнесийн тооны ухаан, бизнесийн концепцүүдийг судлах хэрэгтэй болно. Одоо жишээ нь борлуулалтын стратегиуд ч юм уу, маркетинг стратегиуд ч юм уу, эсвэл одоо жишээ нь lifetime value гэж юу юм, average order value гэж юу юм, conversion rate гэж юу юм, те click through rate гэж юу юм. Гэх мэтчлэн юм тоонууд одоо шинэ social media дээр ашиглагдаж байгаа тоонууд, 9 бос юмнууд яг ямар тоог нь хараад миний ad муу явж байгааг мэдэх юм. Миний бараа үнэхээр сайн муу явж байгааг би яаж мэдэх юм. Гэх мэтчлэн тэр тоо, стратеги бүх тэр нэг нарийн ширэн одоо юмнуудыг судлах хэрэгтэй байхгүй. Яг value буюу үнц гэж юу юм, те? Одоо шинэ өөр юу байна? Одоо чинь өчнөө ойлголт байгаа. Тэгээд энэ бүх ойлголтуудыг хаанаас авах юм бэ гэж байна. Тэгэхээр ямар ч ихний ээлжинд та basic одоо суур төвчний ойлголтуудаа авъя гэх юм бол дахиад хэлье миний бичсэн үнгүү e-book үнгүү гарын авлага дээрээс уншиж болно. Ерөнхийдөө би анхан шатны бүх одоо шинэ шаардлагатай юмнуудыг нь оруулаад өгсөн байгаа. Тэгээд дээрээс нь давхар би зөвхөн текст биш доор нь видео тайлбар хүртэл оруулаад өгсөн байна. Тэгэхээр ямар ч сан хүн анхан шатны зүйлүүд бол ойлгочиход бол ямар ч зүйл байхгүй гэж бодож байна. Тэгэхээр ороод та сонирхоод яваад үзээрэй. Яг тэгэхээр 3 дахь зүйл нь болохоор бизнесийн суур ойлголтууд гэсэн үг. Ерөнхийдөө л яг бизнес одоо ч нэг яаж явдیں۔ Ер нь яг бизнес гэдэг нь яг ерөнхийдөө юу юм те? Одоо ч үн цэний харилцааны үн цэний солилцоо гэж юу юм? Үн цэнтэй бараа бүтээгдэхүүн гэдэг нь юу юм? За үйлчлэгээ гэвэл яаж явах юм хэмжлэг жоохон нэг юм бизнесийн суур ойлголтууд байх хэрэгтэй. Тэгэхгүй хүмүүс зүгээр л e-com хийн, би dropship хийн, би ийм юм хийн, би ийм юм хийн. Зүгээр юм сохроор тэмтрээд энэ хүн хийгээд болохоор би хийн гэж боддог байхгүй. Гэтэ тэр хүн чинь тэр зүйлийг ямарваа нэгэн тэр бизнесийн салбараа амжилттай хийхийн тулд ямар ойлголтуудыг тэр хүн өөрийгөө хөгжүүлсэн байх гэдэг нь хамгийн чухал шүү дээ. Тэр e-com гэдэг бизнес моделийг ажилуулахын тулд тийм биз дээ. Ямар одоо чинь тэр хүн юм хийж байгаа гэдэг аягүй чухал болчихж байгаа байхгүй. Тэгэхгүй болохоор хүмүүс одоо чинь над руу ингээд дүүнер аягүй хэм бичдэг л ялангуяа дүүнер бичдэг. Бас дээрээс надаас ихч хүмүүс аягүйхаас ингээд ерөөхдөө онлайн тал дээр хөвчдөг. Тэгээ ажиглахад дүүнер юу бичээд байна гэхээр яг юм бизнесийн ойлголт юуч байхгүй байгаа. Зүгээр л би ингээд e-com фрилансинг хамт хийснэ ингээд онлайн шоп ажиллах гэдэг. Мэдгүй нэг юу ч ойлголтгүй байдаг байхгүй. Тэр чинь хамгийн гол нь одоо энэ цаг үед тийм ойлголт чинь зүгээр л chat GPT дээр ингээд бичиж гараад ирнэ шүү дээ guys. Chat GPT дээр ингээд бичиж гараад ирнэ шүү дээ. Тэгэхэд хүмүүс тийм бичээд ойлгочих юмыг надад суугаад байгаа байхгүй.
Ямар ч их шаардлага байхгүй гэсэн. Үндсэн ойлголтын тэр нэг basic юмнуудаа ингээ ойлгоод хараа. Ингээ дараа дэвтэр гаргаад дэвтэр дээр ингээд юмнууд бичээ дараа энэ ингээ миний нэг дэвтэр байна. Одоо ингээд миний ойрхон хараа. Ингээ би ойрхон зүг харуулчих та зүгээр. Энэ ингээ миний 2 дахь дэвтэр байна. Энэ ингээ миний 3 дахь дэвтэр байна. Миний уншиж байгаа ном гэх юм бол ингээд одоо уншиж байгаа ном энэ байна. Араа уншиж байгаа ном энэ байна. За миний гарт хүрэх юмнууд нь одоо энэ байна зөв. Тэгээд миний ард одоо ч тэр миний номнууд байгаа. Энэ хажууд талд миний номнууд байгаа гэх. Ингээд битүү штэ guys. Ерөөсөө л ингэж одоо ингээл сургалт одоо шинэ яадаг вэ гэхээр энэ миний ерөөсөө майндсеттэй холбоотой юмнуудаа бичдэг дэвтэр байна. А энэ болохоор миний бизнесийн янз бүрийн сургалтуудаас авсан юмнуудаа ингээд бичдэг ингээд дэвтэр байна. Энэ болохоор миний янз бүрийн ном дээрээс ингээд ягсан хэсгүүдээ ингээд бичдэг дэвтэр. Ингээд би 3 дэвтэртэй одоогоор. Тэг ингээд би бүгдийг ингээд бичиж шинэ юмнуудаа хадгалж үлддэг. Тэгээд энэ ном энэ чинь ингээд зүгээр байхгүй. Номнууд дээр хүртэл чи ингээд дотоод тэмдэглэл ингээд битүү ингэж тэмдэглэл хийж ийж энэ чим ингэж хүн ойлгож авч явж байгаа байхгүй. Тэгээд зөвхөн энэ дээр биш. Утасны ноутн дээр байна, Notion дээр байна. Гэмчлэн бүгдэн дээр тэмдэглэл авч явдаг байхгүй. Ингэж явж ийж ерөөхдөө энэ чи ингээд энэ одоо ингээд би юу мэдэрч ийн гэхлээрэ би ингэж сураад хахад мэдээд хахад хүртэл Европ яг тэр амар мундаг залуучууд очиход ингээд юм мэдэхгүй байгаа байхгүй. Би ингээд үнэхээр мэдэхгүй ингээд нэг юм Аз нэг юм амар муухай санаж байгаа нэг Аз бацаа ингээд нэг юм Аз бастаа ингээд яваад байгаа байхгүй. Тэнгуү чи ингээд бас нэг юм бас нэг улсынхаа нэр хүнд мөнд идлүүлээд бас айтайхан байчих гал улам хичээж л байна ерөөхдөө бол. Тэгэхээр guys энэ бичлэгийн үндсэн санаа нь түрүүний 3 зүйл сэтгэлгээ гэдэг зүйл аягүй чухал. Тийм учраас хувь хүний хөгжлөө бүр өөрийгөө таньж мэдэх нь аягүй чухал болчтой шүү. Тэр бүр хүний суурь нь. Хоёрдугаар зүйл нь psychology буюу хүний сэтгэл зүй, худалдаа өгсөн сэтгэл зүй, хүний тэр сэтгэл хөдлөл emotion гэдэг зүйл яаж явагдгийг тийг судлах хэрэгтэй болчихж байгаа. Тэ? Гуравдугаар зүйл нь бизнесийн суурь ойлголтод буюу одоо чинь ингээд хүмүүс хэдэн мянга ч яг хэдэн зуун жил ингээд хүмүүс чинь бизнес хийгээд оролдоод ингээд нэг юм бизнес ингэж хийх юм бол амжилттай явдгаа гэдэг нэг юм тогтсон юм байна шүү дээ. Тэгэхээр тэднийг сайхан сураад хэдүүлээ оролдоод хийгээд явах нэ. Тэг энэ гурван зүйлийг нэг шөнө дотор ус сурахгүй guys. Баг багаар ингээд жоохон сураал явж. Одоо чинь саяны тэр миний ярьдаг сүртэй ойлголттой чинь би шууд нэг шөнө дотор нэг сарын дотор сураагүй шүү дээ. Юм хийхин явцдаа ойлгож сурсаар хагаад ингээд жишээ сурсан ойлголттой байхгүй. Тэгэхээр нэг шөнө дотор ингээд яаралтай сурах гэдэг байхгүй зүгээр төрч хүмүүс ингээд зүгээр хитрхи төөрөгдмөл яваад байгаа юм шиг санагдаад ямар ч гэсэн зөв чиглэрүүн чөглөж байгаа. Тэгээ хүмүүс энийг оролдоо явж байхдаа өөр толгоонд нь клик хийгээд нэг учир нь олддог доо. Тим юм болох байхаа л би зүгээр гэж найдаж энэ бичлэг хийж байгаа шүү. Тэгэхээр бас айхтар би нэг заагаад байгаа юм алга. Зүгээр надад төрсөн надад ийм чухал санагдсан, надад үр дүнгээ өгсөн. Тэгээ дундаж одко гэдэг монгол хүнд үр дүнгээ өгсөн болвол тань ч үр дүнгээ өгөх магадлал адилхан монгол хэлээр ярьдаг хүнд магадлал байгаа л. Тэгээ адилхан хоёр гартай, адилхан хоёр хөлтэй хүн тэгээд тэ. Тэгэхээр тийм байна. За тэгээ өнөөдрийн бичлэг ямар ч зэн хүрээ дуусчих. Хэрэг бичлэг таалагдсан бол лайка дараа, subscribe дараад дараагийн бичлэгийг яг цаг алдахгүй үсгүүсэл хонхоо дараад байж байгаарай. Тэгээд e-book унших хүсвэл би description-ээс ороод уншчихъя. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Мөн дээрэс нь янз бүрийн бичлэгийн санаа аягүй чухал зүйл байх юм бол комент хэсгээр бас санд бодлоо үлдээгээрээ би бас уншдаг шүү. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая.